Амар. За хамаа тэгээ юу ярихыг үзэж байгаа юм бэ? Оо. Бүр хүн байна уу байхгүй. Оо. Өнөөдөр нөгөө нэг даалт талаас ямарваа нэгэн хүнд эсвэл тодорхой ингээ нэр бүхий газруудад юм ивэл тэгээд ивэл байгаа бол тэрийг ингээд буцаагаад авдаг тиймэрхүү зүйлсүүд байд юм болоо гэд илүү уцтай байхын тулд даалт үйл хийлэгдэг. Гэхдээ буруу байх юм бол тэр даалт үйл хийлэгдэх цоцлог юм уу гэж. За хүн дээр бол урд нь хийгддэг байсан зүйл шүү дээ. Хүнийг төрөхөөс өөхөх хүртэл сэлэтэй байдаг зүйл бол нэр юм. Тухайн нэр нь өөрийн гэсэн эрчмийг агуулж явдаг. Тухайн төрсөн он сар өдөр бол од гариг иргэсийн давтамжаас бий болсон хүү юм а гэдгийг тодорхойлох тэмдэг юм. Түүнээс хамаарж од гариг иргэсийн гэдгээр зурхаан ухаан гэдэг зүйл үүссэн байх шүү дээ. Хөдөлгөөний таатай таагүй хөдөлгөөнөөс тухайн ивэлтэй хүн нь эвгүйдэх шинж тэмдэг илэрдэг байсан байна. Тэрийг зурхаан ухаан болгож хөгжүүлсэн байна. Тэгвэл хүнийг төрхөөс өгөх хүртэл дагаж явдаг зүйл бол нэр юм. Тэр бол тэр чигээр эрчмийг агуулж явна. Тэгвэл үүнийг томсголоо. Олон хүмүүс нэгдэж нийлж нэр өгдөг, үйл ажиллагаа явуулдаг. Тийм биз? Тэгвэл хуулиараа тийм юм. Мөнхийн зүйл энэ ертөнцид байхгүй учраас эхэлсэн бол төгсдөг юм. Одоо ямар нэгэн нэр өглөө гэж бод. Тэр нэрийн дор хүмүүс үйл ажиллагаа явуулдаг. Олон танигдсан гэд бодъё. Гэтэл энэ нэрний азад ивэлэгч унтрааж болдог гэсэн үг юм. Ол зомгийн. Тэгэхээр одоо Тэхийн тул тухайн үйл ажиллагаа явуулдаг газрын нэрэл байхад хангалттай. Гэхдээ хорлох аргаар биш, хянагчийн аргаар явна гэсэн үг юм. Энэ газар, энэ нэртэй газар нь цаашид олон түмэнд хэр өгөөчтэй вэ? Эсвэл гай болоод байна уу гэдгийг нягтлах хэрэгтэй болдог шалгаж. Ямар нэгэн байдлаар алдаа эмдэгдэл гаргаж буруу зөрүүн ил болвол тэр ивэлийг ол зомгийг хааж болдог гэсэн үг. Мөнхийн зүйл байхгүйг ойлгосон шүү дээ. Харин энийг хурцсгаж азоттой байлгах, ол зомогтой байлгах, эсвэл бас нөгөө талаас нь мөхөөд сөнөөж болдог гэсэн үг. Энэ нь од гариг иргэсийн зурхаагаас илүү далд чадвартнуудын хийдэг ажил юм. Тэгэхээр тэр нэрийг нь дагаж явж байгаа эрчим нь л буруудад эхэлвэл болохгүй гэсэн үг. Тэр нэрийн дор хүмүүс ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулж байна. Цалин хөлс авч байна шүү дээ. Тэгэхээр нэг ёсоор тэр зүйл бол тодорхой хэмжээний бас эрчмийг агуулж явдаг байх нь. Ямар ч нэргүй хүмүүсийн бүлэгэл гэж байдаггүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр хаалт хийж болно гэсэн үг юм. Хэрвээ буруу ол зомгийн төлөө хит улаарсан бусаддаа үйлчилж чаддаггүй. Нэр төдийхэн байх мэт ийм зүйлсийг яах ёстой вэ? Ол зомгийн олон хүн хохирохоос өмнө хааж байх хэрэгтэй байдаг. Нэгэн тол зомггүй болсон юм чинь яах вэ? Тэдний үйл ажиллагаа зогсдог.
тийм нарийн асуудал бий. За өөр дэлгэрүүлэх зүйл байна уу? Гэтэ үү за яа. Гэтэ үү тухайн газар алдаа гаргаад ивэл алдаж байгаа ч гэсэн мэдээж тэр ивэл олж авахын төлөө бас тэр үнэлэгдсэн юм бас байгаа үстэй үү тий анх бол рут ажиллагаагаас өмнө бол Хэн нь хянагчаар очсон тэрнээс хамаарна. Тухайн тогтсон өдөр цаг үегээд бүх игдгийг тааруулж нэг хянагч очиход л болдог байх. Тэгээд тэрэн дээр бүхэл болохгүй байгаа юмнууд нь ил гарч ирвэл тэр газар байхын хэрэггүй гэсэн үг. Харин сэтгэл гаргаад үйлчлээд байгаа бол тэрэнд ивэлийг нь өгч олзын улам дэлгэрүүлж болно. Сая та нар туршилтаар нэг газар орсон. Тэр газар юм нь хитүнтэй, нэр төдий, үйлчлэгээ муутай, сэтгэл байхгүй, ам чимт тааруу, шуналтай газар байлаа. Тэгвэл тэр газрыг яах вэ? Олзыг хаах хэрэгтэй. Олон хүмүүсийг шолж, совдог сэтгэлээр сэтгэлгүй үйлчлэнэ гэж байх уу? Тэгвэл илүү гай учрна. Тиймээс тэдний ивэлийг шууд хурааж байгаа. Одохгүй сорог дуултнаа. Хэдий ивэлийн арилгалаа гээд Тэгэхээр өгөө тэр чинь одоо нэг газар биш сүлжээ газар байгаа байхгүй. Тэгэхээр бусадд нь бас нөлөөлнө гэсэн үг. Бусад газар. нөлөөлөлгүй яах вэ? Яагаад гэвэл нэг нэрийн дор байгаа учраас. Тэр нэрийн дор харьяалагдж байгаа болгон зовогдно гэсэн үг. Эхлээд яах вэ? Олзон муудна. Олзоо муудаад ирэхээр яах вэ? Ажилчдынхаа цалинг ажилчдыгаа цөөлнө. Цалинг нь хагас дууг дараа нь хүмүүсээ цөөлнө. Тэрний дараа салбаруудаа нэг нэгээр нь хаах болно. Тэгээд хамгийн сүүлд нь нэрээ солиод өөр нэгэнд зарна. Сонголт нь ерөөсөө л найманы тэнгэр маш хатуу байдаг юм шүү дээ ийм юм дээрээ. Нэг хэсэг Монгол төмнүүд хэлдэг байсан да. Энэ төрийн эрх мэдэлтнүүдийг нэргээд өгөөч чадал нь байвал үзье. Тийм хүчтэй зайрангуудхан шидтэнгүүд байна уу? Лам хуурга байна уу? Хутагтан гигантэн байна уу гэж тавладаг байсан. Төрийн эрх мэдэлтнүүд чинь нэг бүрээр нь жатгалахад асуудал байхгүй. Гэхдээ тэр чинээгээр ард иргэдэн сонгосон учраас давхар ялын өрдөг юм. Үлсэн, цанган, манарн, бачуурн үхэн. Дарга гэж тусдаад хөрөөг учраас дарга гэдгийг өөртөө сонгосон учраас давхар яланд нь ард олон явдаг байх нь шүү дээ. Төрийн эрх мэдэлтнүүд нь өөрсдөө жатгалуулаад дүүнг олцвол яах вэ? тэнийг шийдвэрлэл гаргана. Үгүй. Энэ улсын хөгжил гоцно. Тэрний хорыг нь бүгд эдлэн гэсэн үг юм. Юм гэдэг нарийн шүү дээ. Тэгэхээр Азууд ивэлийг бас хамаагүй маягаад өгөөд зүйл биш. Тийм байна уу? Өөр хөөрөлдөх зүйл юу вэ?
Тийм. Дахиад өвөө Азууд ивэлтэй холбоотой юм байна л да. Одоо өвөө бид болохоор за чи тэр орны чи тэддэг сарын чи тэддэг өдөр төрсөн гэд өөртөө би хэдэн хүүхэдтэй болох уу гинүү тэг би ямар би буян хишгийн савтай байх нь би хэдэн настай гэрлэхүү гэд энд бүгдийг тодорхойлдог 6 гэдэг зүйл гараад ирсэн. Тэгээд эндээс бас нэг хэцүү зүйл гарч ирж байгаа байхгүй юу? Зарим нэгэн төрсөн өдөр нь гэхэд бол төрсөн өдөр нь болохоор чиний юу байхгүй гэдэг юм. Чиний ч болохоор юу гэл идэлэг хэрэглэх зүйл багтай байна гээл. Тэгээд нэг эндээсээ болж тэр хүмүүс чинь яадаг юм. Нэг сэтгэлээр үндгээ дээ нэг хичээхээ болдг юм уу? Энэ ихтэй илүүтэй залуу хүмүүстэд сүүлийн үед их хэлбэг болчихсон. Тэгээд өвөө үнэхээр энэ заяа тавилан гэдэг зүйл нь үнэхээр өвөө төрснөөс хүн заяагдсан байдаг юм уу? Эсвэл хүн өөрөө тэр хэцэг ивэл гэдэг зүйлээ өөрөө бий болгох юм бодов. Өвөө нэх гайхдаг юм. Залуу үеийнхэн бид шашин энтерт хамаагүй итгэдэггүй гिचгээд орд харна, зурхай харна, мах бод харна. Бараг аав ээж эмээ өвгөөсөө илүү тийм ухад судалдаг. Тэрэндээ итгэдэг нь тоогүй. Нэг ёсоор чи ийм байх төөрөг зурхайтай гэд гараад ирсэн байхад за жамын дагъя гэдэг хүмүүс ариун байна. Харин тэрнийг хамаагүй би өөрөө зүтгэж өөрөө бий болгоно гэх үзэлтэн алга байна. Энэ бол залуу өрсүүдийн хамгийн том алдаа. Дээрээс нь сэтгэл санаагаар унамтгай. Үй сэтгэл хоёрын төвчээр хатуужил маш муу. Хөнгөн хийсвэрээр байж асуудлыг амраар шийдэх гэсэн арга нь харагдаад байдаг юм. Хялбар амьдрал хялбарл дуустдаг шүү дээ. Эсвэл тахад нэг бүжиглээ гэж хэлээд. Тэгсэн чээс Чи байсан санагдах юм. тэгээд Нөгөө нэг баанд бүжиглдэг хүмүүс ямар өндөр цалинтай байдаг гэдэг. Зүгээр тэрийг жоок болгоод тийш дээ. Тэрээр тоглосон чинь чинь бүр тийм амар юм. хүмүүс чинь бүр амар зэлэстэй гэсэн. Тэгэхээр амар хэлбэр гаргаад Монголын гэж хэлдэг. Гэсэн зүйлийг хэлсэн. Одоо ямар чаддаг юм бол тэр газрыг хоосруулаад өгөлт юм шүү дээ, тийм үү? Тэгж санал асуулга онгот өнөө өрсүүдээс нь тэрийг хааж өгөөч, энийг ингэж өгөөч гэх юм болов. Шудраг үзлэр байхын нэг том алдаа нь найз нөхөдгүй болох шинжтэй. Гэхдээ найз нөхөдтэй болохын тулд буруу замаар явж болохгүй. Бусдаар хөндлүүлэхийн тулд тэдний дүрмээр амьдарч болохгүй гэсэн үг. Тэдний гим буруутай үйл болгоныг өөгшүүлж тэр болгоныг арын дааж явах нь улаач бүх хүний зарчим биш юм. Бурууд хатуу зөв нэгээ өргөж явах нь зөв үйлдэл. Чи над үзэл баримтлаас урваад бидний муу мухаг аргалуул чи баян амьдрнаа гэж сонголтыг өглөө гэж бодъё. Тэгтэл нь ганцаардуулаад байвал яах вэ? Бүрэл буруу хүмүүстэй гэж санаалах юм байна. Харин энэ сүулдэ
дайснууд болох хэмжээнд хүрчлээ шүү дээ. Нэг нь л үлдэж байж амьдрна гэдгийг ойлгочлоо. Одоогоор бол энд орд иргэд нэг уул байлаа гэхэд нэг уулын хоорондоо сэтэрж хоёр хуваагдах дээрээ тулаад байна шүү дээ. Нэг талд нь орой дээр нь улаач байгаа. Нөгөө талд нь ард олон байгаа. Энэ уул нь үлдлээ гэхэд өнөөх нь үгүй бидний энэ байгаа дээр нь л амьдрал байгаа гэх мэт. Гэтэл тэр зааг уул нурж зааг нь томорсоор л байна. Одоо нэгэнт үсрээд улааш дээр очиж чадахгүй. Улаач хариж гүлээгээд бас тийш очиж чадахгүй. Хоёр зааг үүссэн. Энэ хоёрын нэг нь л үнэн. Нэг өсөр тэр уулын нэг нь нурж унах ёстой. Тийм л байна да. Азод ивэл гэдгийн хүчээр л улс орон гэдэг бусдаа хүлийн зөвшөөрүүлдэг юм. Зүгээр нэг хэсэг үндэст нь нийлээд хашаа хатгаад бид тийм улс гэхэд боломжгүй. Газрын ивэл, усны ивэл, тэнгэрийн ивэл урагшиж байж улс орон гэж бий болдог юм да. Нэгэн дотход л хизээш тэр улс болж чаддаггүй юм шүү дээ. Улс орон болохын тулд ард иргэд нь андгаа өгдөг. Дээд тэнгэрээ дагна. Хааллыг дагна. Уул ус газартайгаа нийцтэй байна. Сахиж манана. Гол устайгаа ариун дагшнаар хандна гэж андгаа өгдөг. Харин энэ гурваа зөрчсөн нэг ч үндэстэн байгаагүй. Мөхсөр л байсан. Одоо бол их зүйлээр их золиосоор нуугдж байсан. Одоо бүх юм ил болж байна шүү дээ. Ухдаг, огтолдог, зөөдөг. Бусдад ашиглуулдаг. Хайр гамгүйгээр хүссэн урсхан байж боолыг хийдэг гэх мэт маш олон оруулалтууд харагдаж байгаа. Гэхдээ энэ зүйлс нь бол хоол болохгүй. $300 жилийн жаргалыг 30 жилдээ үрээ дуслаа. Тэгвэл сэгтлээ 300 жил зовно гэсэн үг. Тиймээс шинэ ирнийг бий болгож чадахгүй нэ. Өдөр ертөнцөө хайрладаг, тэнгэрийн зэрлэгийг дагдаг. Тийм хүмүүс л шинэ ирнийг бүтээхэд оролцож түүчээлэх юм. Харин ухдаг, зөөдөг, огтлдог, сөнөөдөг, тэнгэрлүү чичдэг хүмүүсийг хизээч шинэ ирний ахлагч түүчээгээр тавихгүй. Мөн тэнгэрийн доорх ивэлтэй ард иргэд гэдэг нь тэдэндээ хүртэл тэнгэрийн шударгаар шүүлтээ хийж байж бусад улс орнуудад дагах болно. Тэнгэрийн ивэлтэй ард түмэн тэнгэртэй ойр байна шүү дээ. Гэтэл хаах бол тэнгэрийн ивэлгүй хідээсэн түүгээд байж болохгүй байх нэ дээ. Хатуу шударгаа мэдүүлэхийн тулд тэнгэртэй хамгийн ойр ивэлтэй ард түмнүүдийг харигсаар шүүх хэрэгтэй болно.
Тэгж байж шудрага ёсоо. Ийш тийш таран тугж шүүлтийг нэгэн зэрэг эхлүүлэх юм шүү дээ. Михэл сорилго байна да. Тэгэхээр азот ивэл гэдэг зүйл нь зарим цаг үед хүний буруутай үйлдэлүүдээс болж хаягддаг тохиолдол бий. Дөрвөн жил ер нь 300 жил юм уу да. Өөр хоорондоо ололцсны үр дүнд 300 жил монголчууд зовсон харийн иргэшээлд. Одоо гайгүй ухаарж байна гэж цөөхөн хідүүлээ ухаарж байгаа дахиад ололцоод ухаа зөөгөд эхэлчлээ. Тэгвэл энэ дахиад 300 жил зовно гэсэн үг. Бүгд эцэг их болохгүй нөө. Зөв эцэг их бай гэж анханасаа төрөөгүйчихсэн. Өөр хүүхдийнхээ ирээдүгээр тоглож байна гэдгээ ерөөсөө мэдэхгүй юм шүү дээ. Тийм дээ. Төрүүлээд хизээнэ босонд орчих юм чинь тэдний өхөхс их ер нь энэ хүмүүст хамаатай гэж юу. Яг ийм хандлагаар амьдарч байна. За тэгээд ивэл чинь сая хийсээ явчихсан. Энэ жил юу болох нь сонирхолтой юм. Хайрын Одоос тэр урд зүх сайхан хор бороотой сайхан байгаа да. Энэгээр дамжуулж улс үндэстэн бас сэм нууцаар жатга гүйлгдэг үеуд бий. Одоо та нарыг мөхөд сөнөөсэй гэж зарим улс орны элчнэр ирж хараалж жатга хийчээ явдгийг та нар мэддэг үү? Мэдгүй. Бид нэр голцуудыг манай нэг бол шарын шашных нь үзэл хүчсийг хэмзээлдээл. Тэгэл явчт юм шиг үлдэж шин. Жуулчин гэдэг нэрийн дор орж ирж зан үлээ ичээ явдаг юм аа. Чадвартан гэхээр л заавал өөрийн тусгай өмсгөл хувцастайгаа өөрийгөө барьж өгөх гэж байгаа юм шиг ажиллагаа явуулдаг юм шүү дээ. Маш их харуул энгийн юм шиг дүр хэсэг нь. Ер нь тэгээ тийм жатгачтад заавал өмсгөл хувцсны чирэг байдаг юм доо. Та нар тэднийг зүгээр л хоноо явж байна гэж бодож ивэл энэ дүрч байна. Та нарыг унтж байхад тэнд сэмхэн энгийн хоёг өмсгөлтэйгөө л хүн харахад зүгээр л завлаа сууж байгаа мэт харагдах үз. Хүн харахад бол зүгээр л бие засж байгаа мэт харагдах үз. Гэтэл эсрэгээр юм хийж чаддаг юм шүү дээ. Энэ бол альгинж тагнуулаас ч илүү давсан чадвар юм. Хэдэн талд хэнгэрэг дилдэж өхөөрүүд эрчимжүүлэхэд их л оролцлоо доо. Тийм дээ, тэдэн зоосон хэрэгтэй болохоос жинхэнэ буу босох эсэх нь хамаагүй юм шүү дээ. Бүгд л толгоогоо дааж байгаа бол бүгд л амэл бод. Энэ шүүлт маш хатуу байх болно. Чамайг авч явж болно.
Энийг чавж явж болно. Тиймээс бүгд дор бүрнээ төвлөрөх нь чухал. Тэр үед нь харъя да. Шархтаад амтай голтой болдол өвөө дээр ирнэз. Уун сайхан сэлбэл өгчнө. Судлалга. Одоогор ирэхгүй гэж болно. Ихтэй хүлээлтийн хугацаа дуусч байна. Нэгэнт ирэхгүй байна гэвэл тэгэл өвөнө явлаа. Явахтаа улаацаа бол явна шүү дээ. Сайхан өөрийг нь хүндэлдэг таатай газар байх л болно. Тийм хүмүүсээр хүрээлүүлчихнэ. Тэрнээс заавал бусдаар доромжлуулан байж, дорд үзүүлэн байж, нийтийнхээ адуулж, ур чадвараа сорих ямар хэрэг байна. Одоогийн өгсөн сэтгэл дараагийн удаа хизээч гарахгүй. Энэ бол хамгийн үнэн. Мөн дараагийн удаа тийм даалт юм хомч хийгдээч үгүй ч үү. Тэ ажаавн ингэж болжээ. Яасан.